За сайн бацгаана уу. За энэ удаагийн хичээлээр 3D Max програмын ажлын дэлгэцийг хэрхэн удирдах, түн дээр хэрхэн тохиргоо хийх талаар оруулахаар бэлтгэлээ. За 3D Max програм маань бол өөрөө 3 хэмжээст програм тул дэлгэц бол ерөнхийдөө олон байдаг. За нэгдүгээр энд бол перспектив буюу яг бодитоор хардаг ийм цонх байна. За энэ бодитоор харж байгаа. За харин энэ перспективийг топ болох юм бол дээрээс харж байгаа. Bottom нь бол доороос харж байгаа. За front гээд энд ингээд тал бүрээс харсан. За энэ бол гэрэл камер талаас хэрхэн харах вэ гэдэг. За перспективийг харахын тулд P үсгнээр дарна. За ортографикийг харахын тулд U үсгнээр гэх мэт ингээд тухайн ажлын хэсгүүдийнхаа ажлын талбаруудынхаа ингээд уртлах нүсгээр keyboard хийсэн. За эсвэл энд дарж дэлгэцээ янз бүрийн байдлаар ингээд харьцуулаад хувааж болно. За энэ шар хүрээ бол тухайн идэвхтэй дэлгэцийг харуулдаг. Харин энэ болохоор тухайн дэлгэцний тэнхлэг хаашаага байна. Энэ бол X тэнхлэг, Y тэнхлэг, тэгээд босоогоор Z тэнхлэг байна. За нэмэлт тэмдгэн дээр энэ show grades гэдгийг сонгох юм бол энэ торон хэсэг нь харагдахгүй болсон шийдэгдэнэ. За ерөнхийдөө ингээд объектыг идэвхжүүлээгүй байх үед бол иймэрхүү байдалтай харагдах нь байна. За mouse 3 гэдэг буюу scroll-оо дарж агаад хөдөлгөн ганаш цааш нь хөдөлгөн. Эсвэл ингээд mouse 1 буюу хулганыхаа зүүн гарын товчоор дарж идэвхжүүлнэ. За баруун гарын товчоор дэлгэцээ. Тэгээ тухайн дэлгэцэн дээр дид меню гаргаж ирнэ. За ингээд энэ дэлгэцийг томоор нь харах. За жижигээр нь харах. Жиж болж байна. За энэ shaded гэдэг байгаа энэ хэсэг дээр edge face гэх юм бол тухайн битийг идэвхжүүлэхэд буюу энэ битийг бүтээж байгаа сегментүүд харагдана. За wireframe гэх юм бол энийг тухайн битийг зөвхөн торгон хэлбэрээр харуулна. За hidden line гээд за ингээд энэ байдлаар ингээд янз бүрийн байдлаар ингээд харуулж болох нэ. За энэ сүүдрийг хэрхэн оруулах, гэрэл тусвал яг ямар шүү байдалтай харагдах гэх мэт энэ бүх тохиолдлуудыг бол эндээс хийж болох нь. За энэ ажлын хэсгийг үүнээс гадна удирдахдаа одоо ингэж бас энэ хоорондын холбоосуудыг нааш цааш нь хөдөлгөх байдлаар удирдах бас болно. За эсвэл эндээсээ сонголттой их байдлаар өөртөө хэрэгтэй тохиромжтой харах хэлбэрээ сонгож болно. За энэ буцаага хэлбэрт нь оруулахын тулд reset layout хулганы баруун талын товчийг дараад reset layout. За дэлгэцийг үүнээс гадна эндээс за энэ lights-нээс viewport configuration дээр ямар хэлбэрээр харагдах уу? Энэ дээрээс урдаас зүүн талаас гэж байгаа. Энэ зүүн талыг нь артлаас болгох байдлаар ингээд харж болно. За энэ дэлгэцийг удирдах гол 2-3 товч байгаа. Энэ 2 товч. За энэ orbit selected гэдэг товч нь болохоор тухайн дэлгэцийг эргүүлэх байдлаар объектыг хардаг. За энэ нь болохоор тухайн maximize viewport toggle гэдэг нь болохоор тухайн дэлгэцийг томруулах, жижигүүлэх. Өөрөөр хэлэх юм бол энэ товчны үргийг гүйцэтгэнэ.
За нэг перспектив дараад P үсэн keyboard нэрээс P үсийг дарснаар перспектив точ. Перспектив цонхон дээр шилжиж очино. За ажлын хэсгийг нэг иймэрхүү байдлаар удирдана. Тэгээ аливаа юмыг хийж байхдаа ер нь бол шаардлагатай гэсэн ажлын талбарууд дээр бүгдэн дээр зэрэг ажиллах хэрэгтэй. Хэдийгээр ингээд энэ дээр дүрсийг ингээд зурхт энэ хоёр давхцаж байгаа юм шиг мэт боловч яг дээрээс харах бусад талбаруудаас харахад давхцаагүй байдалтай байдаг. Тэгэхээр энийг бол сайн анзаарч явах ямар нэг юм хийж байхдаа тийм болохоор тухайн дүрсийг бүтээл хийж байх үедээ бүх төрлийн ажлын талбарууд дээр зэрэг ажиллаж сурах хэрэгтэй. За үүнээс гадна тухайн ажлын талбарыг бас энэгээр дэлгэцний болонд байгаа энэ удирдлагыг ашиглаад тохирох талаас харж бас болно. За left, top, front, за булан, за анхны байдалтай, за энэ баруун тишээр гэх мэтээр ингээд тохируулгыг хийж болох нэ. За ингээд энэ удаагийн хичээлээ ингээд дуусгая.